За, сайн байцгаана уу? Энэ өдрийн орой мэндийг хүргье. За, өнөөдөр уураг буюу бүүр буюу уураг гэдэг сэдвээрээ лайв буюу шууд лайв хийхээр болсон байгаа. Таад маань ойртон сууно уу гэж хэлье. Тэгээд хэрэгтэй хэн нэгэнд шеэр хийгээд өөрийнхөө профайл дээрээ шеэрлэж бас болно. За, орой мэндий очоо гэрлээ маань тий. За, хүмүүс маань орж ирэх бах. Өнөөдрийн сэдэв маш чухал буюу бид нарын нөгөө хоол хүнс тэжээл дээр нь энэ зүйл маань явж бид нарын эрүүл мэнд болох бүүрэндөө ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаар дэлгэрүүлээд яг шинжлэх ухааны үндэстэй яадаг хийдэг талаар ярилцах болно л гэсэн үг шүү. За тэгээд нэг их удахгүй 30-аас 40 минут орчмол болох бах гэж бодож байна. Энэ цаг хугацаанд бүгдийг багтаагаад аль болох тэг гол зүйлсүүдийг ярихыг хичээнэ. Тийм учраас та нар маань бас өөрсдийнхөө цаг заваа энчээ зориулаад чихээ дэлдэлгээд анхааралтай суух юм бол өдөр тутамдаа чиний амаар юу орж байна вэ гэдэг талаар л хуваалцсанаа л гэсэн үг. Өөр чамаас илүү чамаас хол зүйл өрдөөсөө биш. За тэгээд ойлгочих болно шүү. За бусдаа хуваагаад шеэр хийчихвэл бүр амар. Тэгээд яг энэ сэдв маань ялангуяа Монголын нөхцөлд бүр шээсний замын өрөвслүүд их байгаатай холбоотой байдаг учраас хүн болгонд хэрэгтэй байх гэж бодоод оруулж байна. Тэ? За энэ уураг гэж ярихаар хамгийн чухал зүйл маань макро, микро шимт хичээлийг ярих шаардлагатай болдог гэсэн үг. За макро өнөөдрийн хувьд болохоор макро шимт хичээлийн талаар ярилцсан. Микро шимт хичээлүүдэд юу ордог вэ гэхлээр витамин, минералууд болон усны талаар ярина. За өнөөдөр макро шимт хичээлийн уураг өөхтөөс нүүрс усныхаа ганцхан уургийн талаар л ярилцсанаа л гэсэн үг. За дараагийн өдрүүдэд өөхтөөс болон нүүрс усны талаар ярина. За уураг өнөөдөр бид нар өглөөнөөс орой хүртэл уургийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг тийм ээ. За хэрэглэхгүй хүн гэж өрдөөсөө байхгүй. За тэгвэл уураг гэдэг зүйл маань бидний бодисын солилцооны энэ махан бидээр тэр чигээрээ бодисын солилцоо явагдаж байгаа. Түүний нэг хэсгийг бүрдүүлэгч хүчин зүйл. Нэг идэвхжүүлэгч катализаторын үүрэг гүйцэтгэдэг зүйл байдаг бахнэ. За тэгвэл хамгийн эхлээд энэ зурган дээр харагдаж байгаа тийм уураг. За уураг гэхлээрээ бид нар мэднэ мах, загас өөр ногоонуудад уургийн агуулмж агуулгаддаг хүнсний бүтээгдэхүүнүүд те өндөг, бяслаг гэх мэт. За тэгвэл энэ уургийн талаар ярилцсанаа гэсэн үг шүү. За дараагийн өдрүүдэд энэ макро болон микро шимт хичээлүүдэд юу ордог? Энэ болгон чиний эрүүл мэндэд тэрч бүхэл эрүүл мэнд гэхлээрээ томоор нь ингээ ярьчихжээ штэ. Энэ дотроо илэгчин байна, бөөрчин байна, тархичин нүдчин юу байна те үе мөч чинь бүгд орчиж байгаа гэсэн үг шүү. За бодисын солилцоо явагддаггүй эд эрхтэн гэж байхгүй. Хэрвээ аль нэг эд эрхтэн чинь өрөвсөлтэй байх юм бол тэр газарт бодисын солилцооны удаашрал явагдаж байгааг илэрхийлдэг гэсэн үг. Аль нэг эд эрхтэн чинь өрөвсөлтэй байх юм бол тэр газар чинь бодисын солилцоо удаашралтай байгааг л илэрхийлдэг гэсэн үг. Тэгэхээр чиний аль нэг эд эрхтэн өвддөг бол өрөвсөлтэй бол зовиортой байгаа дагуу тэр газарт бодисын солилцоо удаашралтай байна. За түүний ардталт юу явагддаг вэ гэхлээр энэ уураг гэдэг зүйл их байна уу бага байна уу гэдгийн талаар өнөөдөр мэдэж авах болно гэсэн үг. Нэг талаар гэртээ сууж байгаад өөрийгөө онцлог арга замыг хийгээд сунаа л гэсэн үг. Эмнэлэг дээр очиод миний уураг их байна уу бага байна уу гэхгүйгээр түүнийг онцлох боломжийг чамд олгож байна. За би та хэдийнхаа асуултанд нь сүүлд нь хариулаад өгье. За баянхүү үсэх жаргал маань өөрний аягансар чулуутай байна гэсэн гарах уу гэж байна. Гарна. Яг энэ талаар яригдэн шүү. Маш сайн сонсоотохоороо за юунаас болоод байгаа юм бэ гэдгийг мэдээд авах нь хамгийн чухал зүйл.
зүйл байдаг шүү өсөх жаргалаа. За энэ digestive system буюу хоол боловсруулах эргэтэн системийг ярихгүйгээр энэ бүр уургийн талаар ярих боломжгүй. За тэгэхээр энэ зургийг та хэд маань харж байгаа тийм хоол боловсруулах эргэтэн систем гэхлээр бид нарын энэ амны хөндийгөөс эхлээд анус хүртэлх бүх замыг ярьж байгаа. За амны хөндий байгаад байна. Амны хөндийд хоол орж ирлээ, саяны уураг маань орж ирлээ. Жажлагдлаа, бутлагдлаа, улаан олоогоор дамжлаа, ходоодонд орж ирлээ, тэ? За уураг байх юм бол ходоодонд ямар хоол хүнс орж ирсэн бэ гэдгээс шалтгаалаад ходоодны хананд хэдэн мянган юунууд байдаг, ферментүүд байдаг, шүүрэл ялгаруулдаг. Тэгэнгүүтээ тэр шүүрлээсээ за уураг ороод ирлээ шүү. Пепсинийг ялгаруулаарай гэдэг ч юм уу тийм командыг өгдөг гэсэн. Тэгэнгүүтээ ходоод маань тэр шаардлагатай уургийг буталдаг, задалдаг, ферментийг ялгаруулдаг. За ходоод маань гөрвөлзээд тэр чиний идсэн хоол ундны уургийг ингээд бутлаа, задалчлаа. Дараа нь нарийн гэдэс рүүгээ одоо ходоодонд орж ирлээ. Энэ талын зургийг хараарай. Энэ талд орж ирэхээрээ нарийн гэдэс буюу 12-3 гэдэс рүүгээ цутгаж орж ирдэг гэсэн үг. За энэ нарийн гэдэсэнд орж ирсэн хоол маань яадаг вэ гэхээр нарийн гэдэс маань тэр чигээрээ 7 метр орчим үргэлжилдэг. За тэгээд нэг 3-аас 3 метр орчим энэ бүдүүн гэдэс үргэлжлэн нийтдээ нэг 10 орчим метр энэ нарийн бүдүүн гэдэс маань үргэлжилдэг байх нэ. За тэгвэл хоолныхоо шим тэжээл нь одоо уургийн агуулмж нь хаана шимэгддэг вэ гэхлээр ходоодонд өрөөсөө шимэгдэхгүй. Ходоодноос орж ирээ шууд нарийн гэдэсний эхлэл хэсэгт шимэгддэг. За уураг маань энэ чинь шимэгддэг байх нэ. Жишээлбэл чиний хувьд юу идчихэж магадгүй гэсэн үг шүү дээ. Коллаген идчихэж магадгүй. Арьсаа одоо өсөө гой болгох зорилготой уураг идлээ, тий? Тэгэхээр энэ уураг маань хаана шимэгддэм бэ гэхлээр нарийн гэдэсний эхлэл хэсэгт шимэгддэг. За тэгвэл нарийн гэдэсний эхлэл хэсэгт шимэгдэхээр хэрвээ нарийн гэдэс чинь одоо миний яриад идэг энэ нарийн гэдэс маань leaky gut буюу нарийн гэдэсний одоо нөхцөлтийн синдром цоорхой гэдэс гэж бас орчуулад идэг. За энэ нарийн гэдэс цоорхой байх юм бол цоорхой гэдэг маань энэ салбангууд нарийн гэдэсний хан тэр чигээр юм нэг намраа хуучурээ дээр ингэж хуучигдсан ингэж намраа бийж идэг одоо тийм салбангуудтай байдаг. Одоо энэ зурган дээр байгаа шиг ийм үсэнсрүүд гэсэн үг. Маш олон ингэж үсэнсртэй байдаг. За энэ үсэнсрүүд маань гүлийх тусам орж ирсэн хоолныхоо шим тэжээл нь бүдүүн гэдэс рүү дамжаад тэр нь ямар ч шим тэжээлээ бидээ авч үлдэхгүйгээр цусандаа орохгүйгээр өтгөн болоо гадагшилчдаг. Шалтгаан нь энэ нарийн гэдэсэнд оршиж идэг. За жишээлбэл одоо энэ ч тодорхой харагдаж байна тийм ээ. Нарийн гэдэс маань ийм олон үсэнсрүүдтэй байдаг. Хэрвээ энэ үсэнсрүүд нь гүлийх тусам одоо үсэнсэр нь багасах тусам хоолны шим тэжээл нь чиний бид очихгүй, үсэндээ очихгүй, хумсанд очихгүй, арьсандаа очихгүй, нөгөө уураг идлээ гэхэд уурагны коллаген, эластин нь арьсанд очихгүй, үсэндээ очихгүй болохоор үүс ундаг, хумс хугардаг шалтгаанууд нь энэ нарийн гэдэсний цоорхой хам шинжтэй холбоотой байдаг. За энийг бол эмчлэх боломжтой. Хэрвээ маш одоо хамгийн сайн гэсэн витаминуудыг бид нар Америкаас, Германаас, Японоос аваад уудаг гэжтэй. Тэр витаминууд чиний бие эд эрхтэнд шингэхгүй байгаа хамгийн том шалтгаануудын нэг нь энэ нарийн гэдэстэй чинь холбоотой байд юм а. Хэрвээ чамд тийм нарийн гэдэсний цоорхотой нөхцөлтийн синдромтой байх юм бол 1000 хамгийн гоё хэдэн саяар авсан витамин уугаад нэмэргээ гэсэн. Тэгснээс тэр мөнгөндөө энэ нарийн гэдэсээ эмчлэх ч юм уу те урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ аваад тэр витаминийг идэж уух нь хамаагүй дээр байдаг шүү. За тэгвэл энэ нарийн гэдэс маань бид нарын бие тэр чигээрээ энэ нөгөө хүчил шүлтийн орчныг
бүрдүүлж идэг. Жишээлбэл сая нөгөө хотоодыг үзүүлсэн те, хотоод маань хамгийн хүчлэг орчинтой байдаг. Одоо бид нар 10 жилдээ үздэг pH нь 1-3 гэдэг маань хүчил байдаг. Бусад эд эрхтэнгүүд яадаг вэ гэхэлэр саяны нарийн гэдэс маань шүлтлэг байдаг. 7-оос 8 ч юм уу те, 6-аас 8-ын хооронд байдаг. Тэгэхээр энэ ходоод хүчлийн дотор байсан хоол унд маань ходоодны тэр сфинктер булчин нь тэлээд нарийн гэдэс рүүгээ орж ирэхдээ шүлтлэг орчинд орж ирснийхээ дараа бид нарийн гэдэсний ханаар цусанд шимэгдэж нөгөө бодисын солилцоонд сони эргэлтэнд ордог бахнэ. Бусад эд эрхтэнд хүрлцдэг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ бид нарын биеийн энэ хүчил шүлтийн тэнцвэр буюу баланс алдагдах юм бол нөгөө үрвслийн процесс маань ихсэж идэг. Ялангуяа энэ шүлтчил ихтэй саяны нарийн гэдэс маань, аль эсвэл нүд маань, ус маань, арьс маань бүгдээрээ шүлттэй байдаг. Энэ шүлттэй эд эрхтэнгүүд маань хүчилшил болоод ирэхээр үрвслийн процесс бий болдог гэсэн үг. Үе мөчний үрвсэл яагаад бий үүсдэг юм бэ? Тэгэхээр хүчил ихтсэний шинж. Хүчил ихтсэн. За нөгөө нэг ясан дээр нөгөө үеийн дээр яс ургаад шохоожод идэв штэ. Тэгвэл тэр хэсэг газар маань өрөөсөө хүчил ихтэй болсныг илэрхийлдэг. За тэр хүчил ихтэй болохын хамгийн том шалтгаан нь бид нарын ходоод болон гэдэстэй маань шууд холбоотой байдаг бахны. Тиймдээч энэ ходоод нарийн гэдэсний үйл ажиллагааг тэнцвэртэй байлгахын тулд одоо Америк ч гэсэн Америк, Швейцар, Герман, Японы анагаах ухаанд заадаг, эмнэлгүүдэд заадаг зүйл юу байдаг вэ гэхлээр энэ дөрвөн эмчилгээг л заадаг юм билээ. Урьдчилан сэргийлэх анагаах ухаан гэж тий. Энэ нэршил нь манай Монголд өрөөсөө байдаггүй юм билээ. Судлаад үзсэн чинь гэхдээ энийг бид нар хэрэгэлдэг мөртлөө одоо холин бант нь ингээ хутгагдсан анагаах ухаан гэж хэлэгддэггүй. Энэ нь болохоор Америкт анагаах ухаан гэж одоо бүхэл бүтэн шинжлэх ухаан болоод одоо юу яатсан гэсэн үг. Хөгжсөн байгаа тийм. Хөгжсөн. Гэхдээ манад яг тэр нь тусдаа шинжлэх ухаан, анагаах ухаан болж одоо салбарлаж гараагүй юм билээ. Бүгд ингээ холион бантан болцсон. Яг юу гэдгийг энэ хүмүүс мэддэггүй. Зүгээр л урьдчилан сэргийлэх гэдэг нэрээрээ явагдаж идэг. За энэ дотроо юу орд юм бэ гэхлээр саяны нарийн гэдэсний нөхцөлтийн синдром гэсэн шүү дээ. Энийг эмчлэх гол эмчилгээний тактик буюу арга нь энэ дөрвөн замаараа явагддаг. Хамгийн нэгдүгээрт нь remove буюу цэвэрлэх буюу арилгах. Үрвсэл үүсгэгч хүчин зүйлүүдийг бүгдийг амьдралаас чинь арилгана гэсэн үг. Одоо жишээлбэл чиний үе мөчийг үрвсүүлээд байгаа, чиний өвсийг одоо унгаагаад байгаа, хэврэгшүүлээд байгаа арьсыг чинь юу яагаад байгаа? Жишээлбэл одоо хуурайшуулад байгаа. Нэг бол үрчлээдүүлээд байгаа, нөсөөдүүлээд байгаа зүйл нь чиний эд эрхтэнд цусанд чинь бохирдол ихтэй байгааг илэрхийлдэг. Түүнийг арилгаж сэвэрлэхгүйгээр эмчилгээ явагдана гэж юусоо байдаггүй юм билээ. За нарийн гэдэсний нөхцөлтийн синдромыг ялгаа байхгүй цэвэрлэх замаараа эмчилдэг. Хоёрдугаарт нь өөрчлөх буюу солих, replace гэдэг. Өөрчлөн гэдэг маань хэрэггүй буюу чиний эд эрхтэнд тохирохгүй хоол хүнсийг хэрэгтэй хоол хүнсээрээ орлуулах замаар сольж энэ синдромыг арилгана гэсэн үг. Гуравдугаарт нь хэрэгтэй ашигтай бактериудыг буюу шимт тэжээлүүдийг хангаж өгнө. Саяны уургийг чи их хэмжээгээр хэрэглээд байна уу? Бага хэмжээгээр хэрэглээд байна уу гэдгийн доозыг буюу балансыг нь тохируулсныхаа үр дүнд энэ нарийн гэдэс маань эмчлэгддэг. Саяны бүүрэндөө хэмээн хэлээд байсан шүү дээ. Чулуу үүссэн байгааг эмчилж болдгоо гэсэн үг. За дөрөвдүгээрт нь repair буюу нүхэн сэргэлт. За нүхэн сэргэлт гэдэг зүйл маань цаашдаа бид нарын
насан туршдаа амьдралын хэв маяг болгож авч явах зүйлсүүдийн нэг. За энэ дөрвөн арга замыг амьдрал дээр хэрэгжүүлээд авч явах юм бол 100 нас хүртлээр бид нар ямар нэгэн өвчнөөр зовхгүй, шаналхгүй, хүндрүүлэхгүй гэсэн үг. Тэ? Ятгахтаа 100 хүртлээр ёо гэж дуурмааргүй штэ. Аль нэг эд эрэхт нь илүү юм шиг аваад хайчмааргүй штэ, тэ? За тэхийн тулд бид нарын одоо хоол хүнсээр авч хэрэгэлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд буюу макро шимт хичээлийнхаа хамгийн том зүйл нь ерөөсөө уурга. Уурггүйгээр бид нар амьдрах боломжгүй. Уурггүйгээр бид нар энэ махан биеэ арьсаа ясаа шүрмсээ булчингаа тэжээх боломжгүй. Тэ? Уурга маань хаана байдیں۔ Булчинд байдаг, шүрмсэнд байдаг, арьсанд байдаг. Тэ? Бүх зүйл дээр байдаг. Үсэнд хүртэл байдаг. Энэ ясыг маань барьж байгаа булчин тэр чигээрээ уургаас бүтчихийдэг. Хэрвээ уургийн дутагдaltaй байх юм бол ингэж нөгөө ясаад барьж дийлэхгүй ингэж сулбаагаад бие сулдаад яснууд нь томдоод байгаа юм шиг тийм мэдрэмжүүд бид нарт төрж идэг гэсэн үг. Зүгээр амьдрал дээр хэлэх юм бол тийм. За уургийн өдөр тутамдаа хэрэгэлдэг хоногийн норм нь 1 кг жинт 2 грамаар тооцд юм байна. За жишээлбэл өөртөөхөө ингээд тооцоод үзээ тэгэхээр тооны машин аваад 50 кг жинтэй хүн байлаа гэх юм бол одоо жишээлбэл шүү дээ. Чиний хувьд магадгүй 70 кг байж болно, 65 кг байж болно шүү дээ, тийм. Тэгэхээр 50 кг жинтэй хүнд өдрийн уургийн хэрэгцээ нь 100 г байдаг байх юм биш үү? 1 кг-д 2 г гэж тооцох юм бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болохоор хамгийн бага хэмжээг нь тооцсон байт юм байна. 1 кг жинт 0.5 г гэж тооцсон байгаа. Энэ нь хамгийн бага хэмжээ нь. Энээс бага хэрэглэх юм бол уургийн дутагдaltaй гэдгийг гаргаад ирчих болно, тийм ээ. За тэгэхээр хоногт хэрэглэгдэх нийт хүнсний шүү. Нийт хүнсний 10-аас 15-аас 35%-ийг уурга эзэлж байвал энэ нь тэнцвэртэй хооллолт гэж авч үздэг. Тэгэхээр өөртөө өглөө өдөр орой гэд 3 удаа хоол цай ямар нэгэн зүйлсүүд ууж хэрэгэлдэг бол тэр өдрийн хэрэглэх хүнсний 15-аас 35 нь ерөөсөө уурга байх ёстой гэсэн үг. За жишээлбэл өглөө нэг 15 г уурга, өдөр нэг 10 г уурга, орой нэг 5 г уурга ч юм уу тий. Тэгж өдрийн уургийн хэмжээг бас хэмжиж болдог. Тий? Өөрсөндөө тохируулчих болно гэсэн үг. За тэгвэл уурга ямар ач холбогдолтой юм бэ? Бид нарын эрдэс бодис, амин дэм, дэмийн агуулмж одоо өндөртөө нөгөө уурга гэдэг маань тэр чигээрээ доторх найрлах нь амин хүчлүүд байдэн шүү дээ. 22 төрлийн амин хүчил байдаг. Түүний 8 нь үл орлогдох амин хүчил. За тэгвэл тэр үл орлогдно гэдэг маань гаднаас л авдаг. Хоол хүнснээс л авдаг уургийг л хэлээд байгаа. Тэрнээс биш бид нарын бие түүнийг нийлэгжүүлдэхгүй. Бусад нэг 10 хэдэн уургийг одоо илэгнээс ч юм уу аль нэгэд эрэхтэнгүүд бага хэмжээгээр нийлэгжүүлээд байдаг бол 8 төрлийн уургийг гаднаас л авдаг. Хэрвээ тэр 8 төрлийн уургийг гаднаас авч чадахгүй байгаа бол нөгөө булчингийн сулрал гих ч юм уу тий үс үнэх хумс хугарах ийм одоо хүчин зүйлүүд нөхцөлд бид нар хүрч идэг тий. За нөгөө талаар уурга маань чиний бид одоо эрчим энергиэр хангаж идэг. Ирч хүчгүй байна уу? Энергигүй байна уу? Тэгвэл энэ уурга хангаж идэг гэсэн үг. Уурга маань сая хэлсэнтэй булчин шүрмэс одоо бид нарын дархлаа тэрч бүхэл энэ дааврын систем буюу ферментүүдийг зохицуулагч байдаг. За нөгөө талаар нүүрс ус, өөх тос маань хангалтгүй болоод ирэхээр жишээлбэл одоо нүүрс усыг
их хэмжээгээр бид нар хасаад идэн штэ. Тархлаад байна. Нүүрс ус хэрэггүй, сахар хэрэггүй гэд маш олон одоо их сурвалжууд яриад байгаа. Нэг жишрэхэг нүүрс ус авахгүй болоод ирэхээр яадаг вэ гэхээр тэр нүүрс усны а үйл ажиллагаа гэх юм уу? Ажлыг нь уураг гүйцэтгэх гэж булчингаасаа шүрмэснөөсөө ялгаруулад энергийг бий болгож идэг гэсэн үг. Тэ? За. Тэгэхээр уураг гэдэг зүйл маань маш чухал хэрэгтэй байдаг бахны. Цагаан олдонгууд байдэн штэ. Жишээлбэл цагаан олдонгууд бид нар ялангуяа монголчууд уургийг махнаас авдаг. Ногоо тэр болгоно нэг их идэд байдаггүй штэ. Ногоо брокколи, одоо жууцай, бууцай юу вэ те? Ногоонуудыг авокадо гэх мэтчлэн ногоонуудад, жимснүүдэд бол уураг байдаг. Түүнийг ургамлын гаралтай уурагнууд. Ихэнхдээ бид нарын авдаг уурагнууд махнаас, өндөгнөөс ч юм уу те, бясалганаас, сүү цагаан эдэнээс авдаг. Тэгэхээр цагаан холтонгууд яадаг вэ гэхлээр уургийн дутагдалт орцсон байдаг. Саана мэдэгдэхгүйгээр тэгсэн мөртлөө одоо тухайн хүний итгэл үнэмшил гэдэг зүйл одоо бид нарыг заримдаа одоо суйруулж идэг, заримдаа одоо аварч идэг зүйлсүүдийн нэг тийм ээ. Тэгэхээр уургийн агуулмжийг тэнцвэртэй авч ээж бид нар амьд эрүүл оршноо гэхээс биш одоо хитрхи ихтүүлчих, сайн гэд ихтүүлэх нэг бол одоо мах идэхгүй гэд цагаан олтон болоод багтуулах маань хоёулаа өвчин үүсгэх их үүсвэрүүд болж идэг. Тэгэхээр сайн гэдэг зүйлийг сайн юм байна гэж шуураад их идэх хэрэггүй. Муу гэд багтуулах хэрэггүй гэсэн үг. Өрөөсөө голыг бариад, жанжин шугамаа бариад яг чиний бид шаардлагатай. Сая хэлсэн те? Чи 80 кг жинтэй байж болно. Тэгвэл чи 80 кг жинтэй хүн байж ич өдөртөө нэг 50-60 г уураг авах юм бол чамд уургийн дутагдал их байгааг илэрхийлдэг. Гэхдээ бид нар өвлийн улиралд махан хоол ихээр хэрэгэлдэг. За түүнтэй холбоотой уургийн одоо амьтны гаралтай уургийн илүүдэл их байх гэдэг. За түүнтэй холбоотой бөөрийн өвчлөл их байдаг. За одоо та хэдий маань яг жинхэнэ асуултын хариулт нь энэ чинь гарч ирэх гээд байгаа шүү. Хавар болоод махаа багасгаараа зундаа цагаан эдэгээ ихсгэрэл гэж ярьдаг нь ямар учиртай юм бэ гэхлээр өвөл Монголын нөхцөлд цаг агаарын эрсдэс уур амьсгалтай учраас мах идэх нь зөв байгаа хгүй юу? Хавар болоод зун болоод ирэхээр махаа багасгachиж бид нар бөөрийн ачааллыг бууруулдаг. Хэрвээ өвөлдөө идчихсэн махны хэмжээгээрээ хавардаа зундаа идээд авах юм бол бөөрийн ачаалал өндөрсөн, бөөр өөрийгөө хоргүйжүүлэх үйл ажиллагаа нь алдагдаад бид байгаа хор бохирдлуудыг биесээ ялгаруулж гадагшлуулж чадахгүй нөгөө юуны бөөрийн аль нэг аягансар твшинсэр юу вэ те сувгуудад чулуу үүсэх эрсдэл нь нэмэгдээд ирдэг бахна. Энэ нь юутай холбоотой ах вэ? Тэгвэл уурагтай холбоотой байдаг бахна. За уургийн за одоо энэ чинь за энэ слайдыг дараа нь тайлбарлаад өгье. За энэ слайдыг та нар мань ингээ харж байгаах. Энэ нь хүний биедтэй 1 г уураг орж ирэхээрээ одоо 1 литр орчим хүчилтөрөгч шаардлагатай болдог. Хүчилтөрөгч ялангуяа Улаанбаатар хотод амьдарч байгаа бол хүчилтөрөгчийн дутагдaltaй. За нөгөө талаар анхаартай байгаа мөртлөө дутуу амьсгалдаг бол ялгаа байхгүй хүчилтөрөгчийн дутагдалд орж идэг. Тэгэхээр тэр 1 г уургийг задлах энергийн нөөц бага гэсэн үг. Дутуу амьсгалдаг бол одоо эрүүл бие бүтэн 90 хоногийн хөтөлбөрт орж ирсэн хүмүүстэй амьсгалын дасгалыг заадаг байхгүй юу. Тэгэхээр бараг л 99% нь буруу амьсгалдаг. Хичнээн агаар бохирдолтой, агааргүй утаагүй байсан ч гэсэн
зөв амьсгалсан байхад одоо хүчил төрөгчийг бид нар хангалттай хүл авч идэг байхгүй юу? Дутуу амьсгалдаг, дадалтай, зуршилтай байгаагаасаа дутуу хүчил төрөгчийг авдаг. Дутуу хүчил төрөгчийг авдаг учраас уургийг бүрэнгүйцэд задлж чаддаггүй байна. Тэгэхээр уурыг задлах хамгийн том зүйл нь юу ах вэ? Хүчил төрөгч байдаг байна. Тийм ээ. Тэгэхээр чи зөв амьсгалдаг уу гэдэг асуултыг өөртөө тавиадахаараа зөв амьсгалж чаддаг уу? Юуг зөв амьсгалдаг бэ гэж. За тэгвэл энэ хүчил төрөгч нэг литр орчим хүчил төрөгч зарцуулагддаг юм байна. Тийм ээ. Тэрнийхээ одоо дотор энерги буюу дотор хүч өглөө босох, алхах, гүйх, ажил хийх юу вэ те? Тэр бүх хөдөлгөөн болгон маань энерги зарцуулагдж идэг бид нарын биес. Тэр дотор энергиндээ 4 ккал энергийг уургаас авч идэг. За гадна энергиндээ 5.8 бараг 6 ккал энергийг авдаг бахнэ. За саяны бөөрөнд яагаад чулуу үүсээд байгаа юм бэ? Шалтгаан нь энэ уургатай холбоотой байгаа дээ. Нэг шалтгаан нь шүү. Жишээлбэл уургийг их хэмжээгээр өөрийнхөө килограмм хэмжээндээ тохироогүй уург идэх юм бол илүүдэл буюу 1.7 ккал нь азотод нэгдэл болж хувирдаг. Азотод нэгдэл гэдэг маань саяны одоо бөөрийг өрөвсүүлдэг хүчтэй нэгдлүүдийн нэг. За тэр нь юу байдаг вэ гэхээр зүгээр шээсний ерөнхий шинжилгээ өгөөд үзээд тэгэхээр тэн дээрээ гарч ирдэг. Шээсний хүчил өндөр байна, креатинин өндөр байна, мочевин өндөр байна гэж гараад ирдэг. За энэ гурван үзүүлэлт дээрээ зүгээр чи өөрийнхөө шээсний шинжилгээг өгөөд гарчиж болно хгүй юу? Хэрвээ чамд креатинин өндөр байгаа бол чамд азотод нэгдэл өндөр байгаа л гэсэн үг. Азотод нэгдэл өндөр байгаа нь чамд уургийн илүүдэлтэй байгаа гэсэн үг. Уургийн илүүдэлтэй байгаа нь чи хүчил төрөгчийг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байна л гэсэн үг. За хүчил төрөгчийг хангалттай хэмжээгээр авч чадаад байгаа мөртлөө уургийн илүүдэлтэй байж иж магадгүй байхгүй юу? Тэгэхээр үүгээрээ бид нар өөртөө хянчих боломжтой байдаг. Тийм багаз. За саяны өсөх хэм байла да. Хүн маань аягансар дээр чулуутай болцсон байгаа. Тэгвэл энэ чулуутай болж байгаа хүчин зүйлсүүдийн хамгийн том шалтгаан нь энэ уургийн амьтны гаралтай уургийн агуулмжтай хоол хүнсийг ихэр шинжилгээг үзэхээр энэ гурван элемент маань өндөр гарсан байна л гэсэн үг. Тийм бааз. Тэгэхээр бид нар нөгөө зөв амьсгална гэдэг маань юу хэлээд байна вэ? Нөгөө дотор дулаан буюу гадна дулааныг ингээд зарцуулаад килокалорийг шатаагаад тэрнээсээ гарсан үлдэгдэл зүйл маань ус болон нүүрсгчлийн хий болж гардаг. Жишээлбэл бид нар амьсгал авлаа, амьсгалаа гаргалаа. Тэгвэл амьсгалаа гаргахдаа бид нар нүүрс хүчлийн хийг гаргачихж байгаа байхгүй юу? Яг үнэхэрийн чи зөв амьсгалаад хүчил төрөгчийг авсан бол нүүрс хүч одоо дотроо энергийг аваад шатаангуудаа гадагшаага нүүрс хүчлийн хий болон ус болоод гаргацдаг. Хэрвээ чи хавантай байх юм бол хавантай байгаа юм бол энэ нь бохирдол байдаг бахна шүү дээ. Биеийн чин илүүтэй байгаа бол энэ нь ялгаа байхгүй бохирдолтой байгааг илэрхийлж байна тийм ээ. Хөтөлбөр дээр болохоор энэ талаар бол заадаггүй яг энийг яаж хэвийн буюу эрүүл байдалтай оруулдсан бэ гэдэг шууд арга барилыг нь эрүүл бие бүтээх 90 хоногийн хөтөлбөр дээр заачдаг байхгүй. Энэ нь болохоор сааталт нь явагдаж байгаа онлын хэсэг нь байгаа. Чи яагаад бөөрөндөө чулуутай байгаа юм бэ гэдэг онлын хэсэг нь одоо заагдж байгаа байхгүй юу. Бид нар энийг мэддэггүй учраас чулуутай болчоод идэг. За түүнийг одоо яаж авах юм бэ? Хагалгаагаар юм уу гэж яриад идэг. Тэрний саатлын шалтгаан нь чиний амаар илүүдэл уураг ороод ин штий. Тэр илүүдэл уургийг багсгаач гэдэг дохио. Нэг бол хэвийн хэмжээтэй уургийг аваад байгаа мөртлөө хүчил төрөгчийн дутагдaltaй байгаад ин штий. Зөв амьсгалаач гэдэг дохиог л өгж яхад бид нар яг уу буруу газраас имээ хайгаад идэг. Имчилгээг хайгаад идэг аль гэсэн үг. Бөөрийн өрөвсөлттэй байгаа штий. Чулуутай байгаагүй нь тэгвэл тэр бөөрийн өрөвслийг имчилдэг
Тэгсэн мөртлөө амаар орж байгаа юу идээд байгаа, юу гаргаад байгаагааг өрөөсөө ойлгодоггүй. Энийг эмчнэр хэлдэм үү яг үүндээ? Хэлдэггүй. Энэ хатуу үнэн тий. За энийг хэлээд өгье. За уурга бидний биеийн бидний гэдэг чинь чиний биеийн гэсэн үг. Хин нэгнийх биш. За чиний биеийн өрөөсөө холбогч амин хүчил. За уурга хаана задардсан бэ? Одоо эрдэс бодис витамин саяны нүүрс ус юу вэ? Тэгээ өөхт бас болгон задардаг өөр өөрийн газартай байдаг. Тэгвэл уурга хаана задардаг вэ гэхлээр амны хүндий задардаггүй юм байна. Хотоодны уурга байдаг. Уурга гэнэ фермент байдаг. Пепсин энэ уургийг задалдаг. Задлаад хэлхээ болгодог. За хотоодонд орж ирээд уурга маань задлагддаг бахна. Дараа нь нарийн гэдсэнд амин хүчил болтлоо задардаг. Саяны нөгөө үл орлогдох 8 амин хүчил маань нарийн гэдсэнд задардаг бахна. Хэрвээ чиний нарийн гэдс чинь одоо саяны салбангууд нь ийм одоо гүлгийцэн тагтарсан одоо халдсарсан байх юм бол энэ 8 төрлийн амин хүчлээ чи авч чаддаггүй бүдүүн гэдсээр нөгөө эдсэн 100 г уургийг чинь бүдүүн гэдс рүү аваачаад өтгөн болгоод гаргачдсан юм биш үү? Тийм аз. Тэгэхээр ходоод нарийн гэдс чинь эрүүл бэжиж чи уурга бусад эд эрхтэндээ авч чадна. Арсандаа авч чадна, үсэндээ авч чадна, гумсандаа авч чадна, илгэндээ авч чадна, бүүрэндээ авч чадна гэсэн. Тэгвэл чи бөөрөө эрүүлжүүлэх гэх юм бол чи ходоодоо нарийн гэдсээ эхлээд ангаах шаардлагатай байна л гэдгийг хэлээд байна тийм ээ. Ходоод чинь хямарсан, стресстэй нөгөө ямар хоол ирээд байна, хоол орж ирээд байна уу, хоор орж ирээд байна уу гэдгийг ходоодны ханууд чинь таниад пепсинуудыг ялгаруулахгүй бол тэр уургийг чинь хэлхээ болгож задлж чадахгүй уурга маань нарийн гэдсэн шууд орж ирээд амин хүчлүүд болж задарч чаддаггүй байх нь штэ. Тийм ээ. Тэгэхээр бөөрөө анхаарахыг хүсэж байгаа бол ходоод болон нарийн гэдсэндээ анхаар гэдэг дохиог л хэлээд байгаа юм байна, тийм ээ. За, сая би нэг чухал юм ярих гэж ирсэн нь мартчихлаа. За, яриан донд орж ирэх байлгүй дээ, тийм ээ. За, уурга тэгэхээр бид нарын одоо эд эргэтэн дархины эд эс илэгний эд эс цэсний нойр булчирхай бөөрийн бүх эд эргэтэн маань эсээс бүрдэж байгаа. Тэр эсийн тэр гадна талыг бүрхэж байгаа мембраныг хамгаалдаг одоо хамгаалагч бүрхүүлнэ байдаг уурга. Тэгэхээр уургийн дутагдал маань ходоод нарийн гэдс маань эрүүл биш бол уургийн дутагдaltaа бас ордог байх нь шүү дээ. Тэгвэл энэ уургийн дутагдaltaа ороод ирэхээрээ нөгөө амин хүчлүүд маань нарийн гэдсний ханаар шимэгдээд цусаар эргэлдээд чиний тархинд байгаа, нүдэнд байгаа, хамранд байгаа, чихэнд байгаа тэр эсийн гадна талын мембраныг хамгаалж чадахгүй болохоор тэр эдүүд маань өвчлөөд ирдэг. Тархи маань ажиллагаагүй болоод ирдэг ил гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр эд эргэтний бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг. Тэгээд энергийн нөхөн сэргээлтийн гол хүчин зүйл нөхцөл нь болж идэг. Уурга дутагдахаар юу болдог вэ? Бодисын солилцоо удаашрна. Бодисын солилцоо удаашрна гэдэг маань аль нэг эд эрхтэнд цус очихгүй байгаа эд эрхтэн маань өвчл үүсээд үхээд байгаа гэсэн үг. Эсүүд нь үхээд байна. Бодисын солилцоо удаашрна гэдэг маань яг өөрөөсөө өвчл явагдаад байна. Эс чинь үхээд байна. Эс үхээд байгаа газарт цусын эргэлт байхгүй байна л гэсэн үг. Тийм ээ. За булчин суларна. Түрүүн хэлсэн тийм. Дархлаа муудна. Одоо хавар болоод бид нар витамин уугаад байгаа. Яг үнэндээ витамин уух нь зөв. Гэхдээ чиний ходоод болон нарийн гэдс чинь эрүүл биш бол тэр витамин уугаад чиний дархлаа сэргийгдэхгүй байгаад байна. За сэргийгдэхгүй болоод ирэхээр яг нөгөө витамин дархлаа дэмжих витамин маань бид нарын дархлааг дэмжиж чаддаггүй байх нь шүү дээ. За гормоны тэнцвэр алдагдах. Гормон гэхлээрээ бид нарын бамбаа
булчирхааг зохицуулдаг, өнчин тархины булчирхааг зохицуулдаг, одоо юу вэ те нойр булчирхааг зохицуулдаг. За тэд нарыг бүгдийг зохицуулж идэг бүх одоо эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн те гормонуудыг зохицуулагдах үйл ажиллагаа нь алдагдана гэсэн үг. Дутагдвал. За илүүдвэл яах нь вэ? Сая илүүдэл дутагдал нь тэгэхээр энэ гарын алганы хоёр тал нь байдаг байх нь шүү дээ. Дутагдал нь энэ тал нь байх юм бол энэ миний гар гэж хэлэх боломжгүй. Илүүдэл нь энэ тал нь байдаг байх нь. Тэ? Энэ талыг эмчилчээд байхад энэ алганыхаа уртлыг эмчлэхгүй бол энэ хоёр чинь адилхан өвчлөлийг үүсгэж идэг хүчин зүйлсүүд тийм ээ. За илүүдэл нь яах вэ? Өтгөн атдаг. За энийхээ цааталт юу явагддсан бэ гэхлээр өтгөн уурэг ихсэхээр өтгөн хатах нэг шалтгаан болдог. За энд нь яагаад гэхлээр сайн нөгөө гидсний гүргэлзэх хөдөлгөөн нь саардагтай холбоотой. Яагаад гидсний гүргэлзэх хөдөлгөөн саарад ийнэ гэхлээр ходоодноос хүчлэлэг уурэг орж ирлээ. Нарийн гидсэнд шүлтлэг болно тийм ээ. Тэгэхээр нарийн гидсэнд шүлтлэг болоод ирэхээр тэр нарийн гидс маань тэр уургийг задалж чадахгүй болоод ирэхээрээ тэр гидсний гүргэлзэх үйл ажиллагаа маань алдагдчихийдэг. За энэ нь саяны нөгөө хүчил шүлтийн үйл ажиллагааны баланс нь алдагдчихж байгаа байхгүй юу? Задалж чадахгүй байгаа. Нарийн гидс чинь гүлийчихсэн байна. Одоо юу гэдэг? Бүр одоо хамгийн жижиг нэгж болтлоо задлах үйл ажиллагаа нь алдагдчихад байгаа байхгүй юу? Тийм учраас өтгөн хатах процесс маань нөгөө нарийн гидснээс эхлээд бүдүүн гидсэнд очиод үүсчдэг. За ингээд үүссэн үедээ яадаг вэ гэхээр нарийн бүдүүн гидс маань үйл ажиллагаа нь ингээд удаашралтай саатсан нэг юмыг хийж ядаад идэг нэг хүмүүсийг харахаараа бүр байж ядаад идэв штэ бид нар тий. Хүй наатаха хурдан хийгээч гэд тий. Нэг бол ингэж хөдөлж ядаа тэрийг нэг аваад энийг тэнцээ тавиад энчээ тавиад идэг хүмүүс шиг яг энэ нарийн бүдүүн гидс маань тийм нэг залхуута нойр хүрмээр тийм байдалд ордог. За үүнтэй холбоотой нөгөө илэгний үйл ажиллагаа маань ачаалаад ирдэг. Яагаад гэхлээр нөгөө илэг маань тэр чигээрээ цусыг чиний биеэр урсж байгаа нэг 5-6 литр цусыг ингээд шүүгээд байгаа байхгүй юу бүр хямдхан. Тэгсэн чинь тэн дотроо ингэж маш их удаашралтай. Нөгөө бодисын солилцоон ч удаашрсан, нарийн бүдүүн гидсэн ч удаашрсан болоод ирэхээр илэг маань тэр удаашрсан бохирдолтой цусыг шүүх гээд тэрийг шахах гээд түүнийг одоо хоргүйжүүлэх гээд маш их ачаалалд ордог. За тэгвэл энэ илэг ачаалаад ирэхээр нөгөө бөөр маань ачаалаад ирдэг байхгүй юу? Яагаад гэхээр илэг бөөрнөөсөө тусламж хүсдэг энэ үедээ. Бөөр надад туслаатгаач. Миний ачаал бүр дийлхээ боллоо. Бурхан минь. Энэ нарийн бүдүүн гидс одоо надад бүр хамаг ажиллаа одоо хийлгүүлээд байна. Чи надад туслаатах гээд бөөрөндөө тэр өөрийнхөө тал ажлыг өгчдөг. За тэгэнгүүтээ бөөр яадаг вэ гэхлээр нөгөө хорт нэгдлүүдээр нөгөө илэгний үйл ажиллагааг, илэгний ажлыг давхар өөрийнхөө ажил нь байгаа. Шээсээ үүсгэн, цусаа бас шүүн те, усаа шүүн. Тэр ажлуудын хажуугаар илэгний ажлыг гүйцэтгэх гээд өөр ачаалдаг байхгүй. Тэгээд туйлдаад хоргүйжүүлж чадахгүй аль нэг одоо имзэг аягансаранч бай, твшинцэрэнч бай, аль эсвэл одоо жижиг одоо цусан бөөр маань цусан эргэтэн маш ихтэй эргэтэн багхгүй юу? Одоо капилляр судасуудаар хэдэн сая тэрбумаар нь тэнцээ гүйж байгаа. Тэгэхээр тэр судаснууд маань үйл ажиллагаа нь алдагдаад, өрөвсөд, туйлдаад өөртөө хорт нэгдлүүдийг ингэж хураагаад эхэлдэг. Шээсний хүчлээс авахуулаад. Тэгэхээр тэр шээсний хүчил гэдэг маань маш хүчтэй хүчил байдаг учраас тэнцээ одоо кристалл хэлбэрийн давсагны бөөрийн чулуунуудыг үүсгэдэг. Тэ.
За нэг шалтгаан нь энэ шүү. Нөгөө талаар усны баланс багдах ч юм уу тий ус уудаггүй хүмүүстээр ялгаа байхгүй азотод нэгдэл буюу хорд нэгдлүүд ихсээд идэг. За тэгэхээр бөөр маань ялгаа байхгүй усаараа өөрийгөө ингэж угааж цэвэрлээж шээсээрээ дамжуулаад гаргах ёстой байтал усны дутамгшилтай болоод ирэхээр нөгөө угааж цэвэрлэх усан дутагдaltaа бид нар нөгөө угаалгын машинд угаадаг үсттэй ус байхгүй болохоор ингээл эргэлдээл шааригдаал зогсоод идэг. Яг тэрэн шиг бөөр маань яг тэгээд идэх хэвгүй. Тэгээд бөөрнөөс үүдэлтэй хавангууд эн тент усны нөөцүүдийг үүсгээд хаван үсээд идэг байх нь штэ тий. За ийм байгаад байна. Тэгэхээр бид нарын одоо эрүүл амьдрал, эрүүл хоол унд идэн, эрүүл хэв маяг, эрүүл одоо дайет гэх юм уу, эрүүл хүнс гэж яриад байгаа зүйл маань өрөөсөө бид нарын тэр чигээрээ амьдралын хэв маягийг л яриад байгаа юм байна. Эрүүл байна гэдэг маань зөв хоол, сайн хоол, чанартай хоол, үнэтэй хоол гэхээсээ илүүтэйгээр чанартай амьдралын хэв маягийг, зөв амьдралын хэв маягийг л эрүүл амьдрал гэж нэрлэдэг байна. Тэ мэ? За энээс таад маань нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх гэж үзэж байна, тийм ээ? За ойлгомжтой байна уу манайхаа? За та хэдийнхээ асуултуудыг би нэг галт уншаатъя. Лайв хадгалагдах уу? Yes. За энийг уншаатъя. Хүүхдийн шээсэнд уураг 150-тай байгаад байна. Им уугаад гайгүй болоод эргээд бас өсөөд байхын хоолооноос болж бөөр өрөвсөд байна гэсэн байж болох уу гэж байна. Хоолооноос болж бөөр өрөвсөд байна. Энэ нь болохоор юу яаж болно? Одоо би сая нэг л шалтгааныг хэлээд байна шүү дээ, тий? Уурагнаас болж ийм шалтгаанууд байд юм а гэдгээ, тий? Тэгэхээр энэ хоолоонд байдаг, хоолооны маханд байдаг Streptococcus гэд маш хүчтэй бактериуд байдаг. Тэр бактериудыг нөгөө хоолоогоо буруу эмчилсэн, ангинта, антибиотикийг буруу хэрэгэлдэг, аль эсвэл антибиотикийг яг цаг хугацаанд 7 хоног хэрэглэхээр нэг 5 хоног уучаад аль эсвэл нэг алдаг хоног цагтаа уухгүй байх тусмаа энэ хоолоог өргөсүүлээд идэг бактериуд маань үхэхгүй байжгаад цусандаа орсныхоо дараа цусаар эргэлдэж байгаад аль нэг одоо эмзэг байгаа эд эрэхтэн чинь юу байгаад байна? Хүүхдийн хувьд одоо бөөр тий настай хүмүүсийн хувьд үе мөчөнд очиод суучдаг гэж яриад идэг үст одоо хоолооны мах үн дээрээ очсон, зүрхэн дээрээ орцсон гэл бид нар нөгөө буруу яриа зөв ойлгоод идэв шүү дээ. Яг тэр зүйлсүүд маань энэ нөгөө хоолооны бактериудыг, өргөслүүдийг бүрэн гүйцэд эмчлээгүйгээсээ болоод тэр нь аль нэг одоо эмзэг байгаа, өрөвсчмээр байгаа, дархлаан сул тэр эд эрэхтэн дээр очиод суугаал тэрийг идээд идэг гэсэн үг. Хүүхдийнхээ хувьд ялгаа байхгүй тэр одоо хоолооноос нь болж ангинаасаа болж бөөр нь өрөвсөд иж магадгүй гэсэн үг. Энэ нь хоёр дахь шалтгаан нь байгаа байхгүй юу? Тэр одоо бактери хоолооны ангинаас үүдэлтэй тий. Тэгэхээр хоолоогоо маш сайн эмчлэх хэрэгтэй. За энэ дээр ээж нь энэ талын мэдлэг боловсрал тоо байж ич үр хүүхэдтэй бид нар өвлүүлдэг байгаа. Яг үнэндээ бид нар ээж нар гэр бүлийг авч явдаг чухал хүмүүсийн нэг байдаг байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө эхлээд тий жоохон боловсруулад тэгээд хүүхдүүдтэй энэ талаар хэлээл заагаад өгчвөл амар байдаг шүү. За ээж нь мэдэхгүй байхад чи тэгэж ингэж гэж хэлэхээр хүүхдүүд тэр болгоныг биелүүлдэхгүй. Эхлээд чи өөрөө хийгээд bijүүлээд юу гэдэг нь те ээжигээ хараад бусад хүмүүс өвлгөр дуурайл авч идэг. Ээж нь юу хийн тэрийг л шууд копи паст болгоод тавьчихдаг байхгүй юу? Ээж нь өөрөө хийдэггүй зүйлийг хүүхдтэй яриад хэрэггүй гэсэн үг. Нэг талаар. Шээсэнд уураг 150-тай байгаад байна гэд
Тэгэхээр саяны том шалтгаан нь тэр багхгүй юу? Хүүхдийнхаа ялангуяа хүүхдүүд мах их идэнэ гэхээс илүүтэйгээр дутуу амьсгалаад идэг хүүхдүүд. Том хүмүүс болохоор ихэнх шалтгаан нь уургийг ихтүүлэх гээд идэг байхгүй юу? Том хүмүүстээр уургийг ихтүүлэх гээд идэг, бас дутуу амьсгалдаг. Хүүхдүүдэд ихтүүлэхгүй ч гэсэн юу яах гээд идэг? Дутуу амьсгалдаг. Дутуу амьсгалдаг. Яг энэ гүйхэн яг энэ хоорондоо л амьсгалаад тэгээд нөгөө нэг утас сухаад ч юм уу, хэвтээд ч юм уу, аль эсвэл ингээд нөгөө хөвлийг гидсээрээ ингэж мушгирлдаад суухаар яг дотгошоогоо энэ гидс хөвлийн хэсэг рүүгээ агаар очиж яг ингэж гүйцэд амьсгалдаггүй учраас уураг маань задрагдахгүй гэсэн үг. Уураг задрахгүй болоод ирэхээр сая хэлсэн процесс маань болох байхгүй юу, тийм ээ? Ойлгомжтой байна уу? Гэрлээ. За, баярлалаа. Мягмарч явж өрөө мэдээлэл баярлалаа. За, ингээд энэ чи юу бичсэн байна? За, энийг уншаадгыг. Гэдэс хийгээр дүүрэн доошоо гэхээсээ илүү дээшээ хихрүүлээтэл байна. Ялангуяа хоол идсний дараа хэсэг хугацааны дараа юунаас болж яаж ангаах талаар мэдээлэл өгөөч. Та хоёрт амжилт хүсье. За, баярлалаа. Бод туяа. Гэдэс хийгээр дүрч доошоо гэхээсээ дээшээ. За, энэний шалтгаан нь болохоор одоо юу гэдэг хий аривдах, хий ихтэх, одоо нөгөө дээшээ гүйх хий, доошоо гүйх хий гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хийнийхээ урсгал нь буруу урсаад байгаа, одоо буруу голдролтой орцсон байна л гэсэн үг. Ингэж урсах ёстой хий маань ингэж урсаад байгаа л гэсэн үг. Доошоо гарах ёстой хий маань дээшээ гараад байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ нь юутай холбоотой гэхлээр бид нарын хамгийн том хүчин зүйл нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Сэтгэл чинь доктортой байна уу? Хийсэд байна уу? Аль эсвэл чиний төрөлхийн одоо характер чинь тийм хөлбөрөмтгий гэх юм уу? Аль эсвэл одоо өөрийнхөө хийж байгаа ажил төрөл амьдралтай чинь холбоотой байнга стресстэй савчаад идэг үү? Нэг газараа тогтдоггүй анхаарал чинь өөрөөсөө энд тэнд хисээд явж гин үү? Сэтгэл санаа чинь тогтуургүй одоо хурдан ууралчих гээд байна уу? Энтэй маш их холбоотой байдаг. Хоёрдугаарт нь бас ялгаа байхгүй бид нарын амьдралын хэв маяг орчин тий. Доороосоо даарч хөөр хүйтэн юм залгилах ус уухгүй байж байгаа л одоо хүйтнээр нь залгилах биеийн нөгөө тасалгааны хэмтээ ус уугаараа л гэж зөвлөдөг. Энэ нь бас тасалгааны хэм маань ерөөсөө нэг 18 хэм орчим л байдаг байхгүй юу? Усыг болохоор тэгж ерөөсөө ууж болдоггүй байхгүй юу? Бид нарын хүний биеийн температураас чүт ялгааг нөгөө их гэх юм уу? Жохон дээшээ температуртай усыг уух хэрэгтэй байдаг. Тэр болгон маань бид нарын хийг арвидуулаад ингэж дээшээгээ гүйлгээд идэг. Нөгөө талаар нойрчин хүрэхгүй байвал энэ бас түүний нэг шалтгаан нь гэсэн үг. За, тийм байна. Тэгэхээр усаа, цайгаа, шингэн зүйлээ чиний хувьд одоо түрүү хэлсэнтэй эрүүл амьдрна гэдэг маань өрөөсөө чиний амьдралын хэв маяг чинь буруу байгаад байгаа учраас чи эрүүл биш байгаад байна л гэсэн үг. Тэгэхээр усаа зөв ууж гин үү, зөв амьсгалж байна уу, даарч хөөрж гин үү, юу идэж ууж байна, тэр болгонтой. Тэгээ сэтгэл санаа чинь хэр байна гэдгээсээ шууд холбоотой байдаг. За, сайн нөгөө өсөх жаргал маань бөөрийн аягансар чулуутай байна гэсэн гарах уу? Ер нь бол бөөрийн чулуунууд бол гарна. Тэгээд гарна гэхлээрээ шууд за энийг угаал гаргачаараа гэдэг зүйл өрдөөсөө биш байх нь шүү дээ, тий. Энэ чулууг үүсгэж байгаа чиний амьдралын хэв маяг чинь юу юм бэ гэдгийг одоо чи нэгээрээ ингээд өөрийгөө онцлоод авах юм биш үү? За би уурга илүү аваад байна уу? Аль эсвэл хангалт одоо хэвийн хэмжээтэй байгаа ч гэсэн юу яагаад байна уу? Дутуу амьсгалаад байна уу? Бүрэн гүйцэд амьсгалж чадчих гин үү? Чадахгүй байна уу? Амьсгалсан энэ авсан уурга бидээр задлаад энерги болгоод
Тэрнээс ус болон нүүрс хүчлийн хий болгож би гаргаж чадж гин үү? Нэг талаар чиний бие тэр чигээрээ үйлдвэрийн процесс аахгүй юу? Тэр үйлдвэр чинь зөв ажиллаж гин үү гэдгийг ажиглахаасаа л эхэлнэ л гэсэн үг. Тэрнээс биш одоо чулууга гаргасан ч гэсэн энэ амьдралын хэв маяг чинь буруу байгаад ирэхээрээ чулуу чинь дахиад үүсэт штий. Тэ? За чулууга гаргах буюу бүүрний үрвслийг ангаах эдгэх гэх юм уу арга нь болохоор юу байдаг? Ус уу. Өглөө босоод ширгээсэн ус уувал сайн байна. Чадахгүй бол 50-аас 55 градусын одоо 100 градус ус маань буцлаад байгаа ч тий. Тэгэхээр нэг 55 градус хүргээд буцлахгүй гэсэн үг. 55 градус хүргээд ууна гэсэн үг. Ямар ч өдрийн уснуудаа яг тэгж ууна. За бас нэг зүйл нь болохоор устайгаа хамт хэрвээ чулуу үүсчихсэн нэгэнтээ үүсчихсэн бол за үүсгэхээс урдчилан сэргийлэх зүйл нь өрөөсөө л ус байгаа. Тэгээ саяны уургийн одоо зөв балансаар барина. Үүссэн тохиолдолд болохоор одоо ургамал жоргоо олгодог ургамлал бий зөвлөн. Тэр нь цистон овж болно. За тэр нь өөр одоо илгэндээ ч юм уу аль нэг эд эрэхтэндээ нэг хүчтэй ачаал бол үүсгэхгүй. Өглөө өдөр орой гээд 2-оор 3 удаа буюу өдөр 6 таблеткийг уuna. Гэхдээ усыг маш сайн хангалттай хэмжээгээр уuna. Цистон өөрөө энэ бүүрний чулууг хайлуулах чадвартай байдаг. Тэр хэмжээгээрээ одоо хайлсан чулууг одоо хайлна гэхлээрээ нингэрэх ч юм уу нэг бол зөөлрөх ч юм уу тэр чулууг гаргаад хөөгөөд угаад сэвэрлдэг зүйл нь ус ахгүй юу. Тэгэхээр хангалттай хэмжээний ус авна гэсэн үг. За ус болохоор чиний килограмм жин тутамд 30-аас 35 грамм гэж тооцоорой. Килограмм жин тутамд 35 кг бишээ грамм гэж тооцно. Тэгээд чулууны хэмжээ их байх тусмаа 40 грамм хүртэл ихсгэж болно. Гэхдээ түүнийг өдрийн турш хуваа нь 19 цагаас өмнө тэр уснуудаа уугаад дуусна. 19 цагаас хойш ус өрөөсөө уухгүй гэсэн үг. Тэгээд өглөө 2 таблетик, өдөр 2 таблетик, орой 2 таблетик уuna. Тэр хэмжээгээрээ 30 минут тутамд 300 мл усыг ууж өгнө. За тэр ус маань яах нь вэ? Саяны буцлам 55 градусын ус, нэг бол ширгээж бүлээсгсэн ус. Усаа уух замаараа энэ чулуу гарах боломжтой. За 1 сар уух шүү за. 1 сар уугаад дараа 1 сарын дараа явахад үзүүлж болно. Багассан байж болно. Багасаагүй байх юм бол дахиад 1 сар үргэлжлүүлдэг байгаа шүү. За энэ нь одоо хоргүй бөгөөд жоргүй үр дүнтэй аргуудын нэг. За ойлгомжтой байна уу? За энэ ч нэг юу байгаа юм. Хоол идсний дараа маш их хий доошо гарах юм юутай холбоотой юм бэ? Нарийн бүдүүн гэцтэй ч холбоотой. Нарийн бүдүүн гэцсний бичил бактерийн бичил битнүүдийн баланс алдагдсан байгаатай холбоотой байдаг. За тэрийг би дараагийн хичээлүүдээр ярих байхаа. За бүүрний уйланхаа үүсэх нь бүүрний уйланхаа ялгаа байхгүй. Энэ илүү дутуу юмнууд урхаад байгааз чулуу ч гэсэн бүүрний чулуу ч гэсэн ингээд илүү зүйл байгаад байгааз чиний биед байх ёстой зүйл ингээд нэг газар аягансар дотроо ингээд овоорцсон. Уйланхаа нь болохоор тэр бүүрний аль нэг ис гэх юм уу одоо нэг хан дээр ингээ ургаад түрээд гараад ирсэн зүйл байхгүй. Тэр бохирдлол уйланхаа гэдэг маань одоо тэр бүүрний эн тэндээс явж агаад цусны судсуудаар ингэж явж агаад гарч чадахгүй байгаатай холбоотой аль нэг газараар ингэж төрж гарч ирснийг л уйланхаа гэж яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэг хар яриагаар ойлгуулах юм бол
Тийм байгааз ууг нь тэгэхээр энэ бөөрөнд чинь усны дутагдал байгаад нөгөө талаар бохирдол ихтэй байгаад бөөр чинь маш их ачаалттай байгаад хоргойжүүлэх чадвар их байгаад байна л гэсэн үг. Тийм учраас л аль нэг хэсэг газрыг ингээд түрээл гарч ирээд байгаа байхгүй юу? Гарч чадахгүй орилоод намайг гаргаад өгөөч би бохирдол биштэй гэл орилоод болохгүй болохоор аль нэг ханан нингэнтэй тэр нэг одоо имзэг газраар түрээл үйлэн хоолол томрол тэн дотроо нөгөө бохирдол маань ингэж суглараад байгаа хэсэг гэсэн үг. За ганц цэцэг маань өглөө нүүр гар хавнаад оройн зүгээр болоод байгаа. Шинжилгээ өгөхөөр зүгээр гэд байдаг. Зүгээр гэдэг зүйл өртөөсөө байдаггүй шүү. Хавнаад байгаа бол ямар нэгэн дохиог чамд өгөөд ахад шинжилгээ өгөө зүгээр гэж явуулаад идэг эмч нарыг би бүр гайхаад идэг. Эмч нарыг муулаад байгаа зүйл биш. Ер нь бол бид нар бас өөрсдөндөө бас хариуцлагатай баймаар байгаа байхгүй юу? Эмчээсээ яагаад зүгээр гэж хавнаад байгаа нь зүгээр асуудал муу юм уу гэдэг зүйлсийг бид нар хариуцлагатай нь аргагүй асууж чаддаггүй байхгүй юу? За сая хэлсэн тийм хавнаад байгаа шалтгаануудаа хүчил шүлтийн баланс алдагдсан. Нарийн бүдүүн гэсний үйл ажиллагаа нь болохгүй байгаа дээ. Тэ? Өөр юу гэдэг лээ? Сая өнөөдрийн сэдвтэй холбоотой уураг. Уурга задлж чадчих уу? Ус болж энэ чи сая харуулсан тийм ээ? За энэ слайда би дахиад нэг томруулаад тий. Энэ слайдыг хараатаараа хэн бэлээ? Ганц цэцэг гом маань. За энэ слайдн дээр энэ хараа. Энэ слайд маш чухал. Нөгөө шинжлэх ухаан яриад идэг хүмүүс маань энэ өрөөсөө тэр чигээр шинжлэх ухаан явагдаад байгаа байхгүй юу? Энэ уураг маань задлаад уураг задрахад энэ хүчил төрөгч 1 литр хүчил төрөгч хэрэгтэй байд юм байна штэ. Тэгэнгүүтээ гадар болон дотор энэ килокалори буюу энергийг шатаагаадаа ичиж байгаа юм байна. За энэ хоёроос үүсдэг зүйл маань ус болон нүүрс хүчлийн хий. Ус нэмхэн нүүрс хүчлийн хий гэдэг зүйл гараад байна. Хэрвээ чиний уурагч нь задраагүй байх юм бол энэ ус гэдэг зүйл маань гарахгүй энд тэнд хаван болж үүсээд байгааг л хэлээд байгаа байхгүй юу? Нүүрс хүчлийн хий гэдэг маань саяны нөгөө нэг доошоо дээшээ хийнүүд гүгээд байгаа ч тийм. Хихрээд нэг бол доошоогоо унгуулад гараад гэдэг маань өрөөсөө нүүрс хүчлийн хий байхгүй юу? Хий, нүүрс хүчил гэдэг маань бохирдолтой хий хэлээд байгаа. Энэ хоёр маань ингэж нөгөө үүсэх ёстой байтал энэ уургийн задралаас энэ хоёр маань үүсэх ёстой байхгүй юу? Уураг маань задрахгүй болохоор энэ хоёр маань биеийн аль нэг эд эрхтэнд одоо илүүдэл бохирдол болоод нэг нь хаван болоод нөгөөх нь одоо дээшээгээ гульгуулад хий болоод байгаа байхгүй юу? Тийм байгаад байгааз ганцхан уургийн зүйл өрөөсөө энэ. Тэгэхээр зөв амьсгалаач ээ. Усаа зөв уугаач ээ гэдэг зүйлийг л би яриад байна. За тэгэнгүүтээ саяны үүсэт байгаа зовоороод арилдаг байх нь шүү дээ. Нэг хүчин зүйлсүүд нь гэсэн үг. За ойлгомжтой байгаад байна уу манайхаа? За дараагийн сэдв нь юу байдаг вэ гэхлээр өнөөдөр уураг ярьсан маргааш ч юм уу нөгөөдөр юу ярина? Өөхт ус ярина. Нүүрс ус ярина. За тэгэд микро шимт хичээлүүдэд юу байгаа? Витаминууд болон минералууд тэгэд ус гэдэг зүйл орж ирж байгаа. Усны талаар сая ерөнхийд нь товч бөгөөд тодорхой хэлчихлээ. За бүүртэй холбоотой угаасаа усын яригдахгүй байхын аргагүй болцсон тийм ээ. За ингээд амжилттай. За та хэдэд маань юу очиж байгаа? Одоо ингээд комент бичихээр асуулт асуухаар мэдээлэл очиж байгаа. Тэр мэдээллийн дагуу одоо хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоо линкээр нь очиж байгаа. Тэр линкийг дараад сонсож болно. Мэдээллийг авч болно гэсэн. Тэгэхээр сая би хэлсэн те энийхээ яг нөгөө аргуудыг
шууд хөтөлбөр дээрөө заагаад өгчдөг. За, тийм байна. Мах маш их иддэг хэрнээ иддэггүй хүн шиг уураг дутагдaltaй байна гэсэн. Тийш дээ. Зөв багхгүй юу? Одоо мах иддэг хэрнээ дутагдaltaй байна гэдэг маань чиний ходоод болон нарийн гэдэс чинь асуудалтай байгаад байгаа байхгүй юу? Тэр уургийг чинь задгалж шимэгдүүлж чадахгүй байна. Задалж шимэгдүүлж чадахгүй болохоор нөгөө амин хүчлүүдийг авч чадахгүй байхгүй юу? Хоолноос орж ирээд байгаа яг махнасаа орж ирдэг тэр орлуулшгүй 8 төрлийн амин хүчил чиний бид дутагдaltaй байгааг хэлээд байна. Тэгэхээр чинь яах нь вэ? Уургийн дутагдалд орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яг уургийн дутагдалд орцныг нэмээд уург идэнэ гэж бодоод идэг. Үгүй, нэмээд уург идэх юм бол чиний бөөр чинь өрөвсөн шүү. Бөөр чинь ачаалттай болно. Дахиад азотод нэгдэл буюу саяны мочевин, креатинин азотод нэгдэл чинь дахиад ихсээд шээсний шинжилгээ чинь дахиад буруу гараад идэг байхгүй. Буруу биш ээ, одоо өрөвсөлттэй гараад идэг гэсэн. Тэгэхээр хэрвээ дутагдaltaй байх юм бол чи эхлээд ходоод болон нарийн гэдэсэндээ анхаарах ёстой байтал уургийг нэмж идэхгүй гэсэн үг. Тэгээ бид нар өөрсдийгөө одоо шууд ингээ багалзуурдаг байхгүй юу? Орой мэндий. За баярлалаа манай оролцогч биш үү те. За гэрэлцдэг гом маань ойлгосон байх. За өнөөдрийн уулзалтыг ингээд өндөрлөе те. Маргааш нөгөөдөр өөхтөөс нүүрс усны талаар заахаар бол юу оруулчихна. Тэгээд таад маань ороод ирээрэй за. За ингээд амжилт. Баяр та.